Сайн байцгаана үзэгч та бүхэн өнөөдрийг аятухтай тавтай өнгөрүүлж байна уу? DBS телевизийн мэдээний албанаас арай бүр эрхлэн бэлтгэдэг Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаараа та бүхэндээ үзүүлэхэд бэлэн болжээ. Бид өнөөдрийн аймаг орон нутагт болж өрнсөн онцлог үйл явдлын мэдээлүүдээ үзүүлэхээр бэлтгээд байна. Үзэгч та хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Эхний мэдээллийг танилцуулъя. Өдөр өнгөрч байгаа модон могой жилд итгүүх санаачлаг хөдөлмөр бүтээлээрээ бусдынхаа манлайлан ажилласан Дархан улаан аймгийн хөдөлмөрийн аваргууд шилдэг байгууллага хамт олнуудыг тодруулан урамшууллаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээс бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөрөө эхлүүлнэ. Услаагүй газар тариалан гамдад Билгит хооллын 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн хаврын тэргүүн сар цагаан сарын баярыг тохиолдуулан өнгөрч буй модон могой жилд эдвэг санаачлах хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж амжилт гаргасан иргэд хамт олон байгууллага засаг захиргааны анхан шатын нэгж багуудыг шагнаж алдаршуулах хөдөлмөрийн аваргын шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Шагналыг Дархан аймгийн засаг дарга Аз Жаргал, аймгийн засаг даргын орлогч Жавхлан, хотын захирагчийн зөвлөх Бат Очирнаар гардуулан өглөө. Улаан уруулын сэлэсэр Хөвхөлтрийн Эрдэнэбаатар тодорч Эйхүү эрхэм хүнцэж доос Хөндөргийн хамрнаас Дархан аймгийн Дархны дулааны сүлжээ төр амжилт авчаад компанид ажилладаг. Энэ жил могой жилийнхээ ажил хөдөлмөрөөр Дархан аймгийн хөдөлмөрийн аварга бар шалгараад сагнуулаад байж байна. Би Дархны дулааны сүлжээнд нийт 18 жил ажиллаж байна. 18 жил ажиллаад ард байгаа бүх хамт олонны маань шагнал шүү. Одон хөтөн бүх өдрөлд бүх ажил баяр ёслол өвчин зовлонтой бүх юм байдаг нь хамт олонны маань одоо авраг болж байна да. Дархны дулааны сүлжээний нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн амжилт гэр бүлд нь эрүүл энх ад жаргалыг бүтэнд нөхсөөрэй. За Дархан аймгийн одоо волейбол сонирхогч болон олон жилийн түүхтэй 1996 онд анх одоо Залуу Монгол гэдэг баг үндэсний дээдлэгт орж исэн түүхтэй байдаг. Үндэсний 30 жилийн дараа 30 дахь жилийнхаа он дээр одоо Дархан аймаг маань үндэсний дээдлэгийн авар шалгалт тэмцээнд хүрэл медалийн эзэл боллоо. Өнгөрсөн жил бид нэр одоо Монголын бүх ард түмний спорт катаар хүрэл медаль, эмэгтэй баг маань насан туршийн улсын аваргаар хүрэл медаль, за мөн бас өнөөдөр ахмадууд манаас алтан медаль, за өсвөрийн минигийн одоо 10 насны хүртэлх хүүхдүүд маань улсын аваргаас хүрэл медаль, манай дарханчуудын маань бэлдсэн хүүхдүүд, багш тасгалжуулагчдын маань маш олон хүмүүсийн хичээл зүтгэлээр энэхүү нэг сайхан үнэтэй шагналыг авлаа гэж бодож байна. Тэгээ түүнийхэн төлөөлөл болсондоо бас баяртай байна. Би өөрөө бас Дархан аймгийн иргэн энд одоо спортын төв ордонд анхныхаа гарааг хэлж одоо гавьяа тасгалжуулагч одоо бидаж уран чимээ багшийн хөтөлбөрөөр явж өнөөдөр тасгалжуулагч багш хийж хүүхд залуучуудын төлөө ажиллаж Дархан байгууллагыг байгуулан одоо хүүхд залуучуудыг спортоор хичээл татан оролцуулахад хувь нэмрээ оруулж байгаа баяртай байна. Төрийн албан гарч байна. Зорилттой төлөвийн хүн амд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ хөдөлмөрийн эрхлэлтийг нэмэгдүүлэх ажилтан сайн хүн нэрээ сайхан шувуу өдөө гэдэг чиний нэрийг дуутахад улсын туг мандна улаан хөхөн эдний совьд гялалцнаа. Чиний нэр эх оронтой хамт яригдана. Чиний нэр аавынхаа алдартай хамт одогдно гэдэг. Би хэдий аав ээж маань бурхан болсон ч гэсэн аавынхаа алдрыг өөрийнхөө нэртэй дуудуулан нийт төрийн байгууллагын албан хаагчдын хөдөлмөрийн аварга болсондоо туйлын их баяртай байна. Би хөдөлмөр халамж үйлчлэгийн газарт ажилладаг. Нийт төрд 13 жил ажилласан юм хүн байна. Энэ жавшааныг ашиглаад байгууллагынхаа удирдлага хамт олондоо мөн нийт дарханжуудтай улиран одож буй могой жилд амжилт бүтээлээр дүүрэн ухтан ирж буй шинэ жил над шимроор дүүрэн сар шиндээ сайхан шинлээрээ өсөн өрөөё. толгой өхөр өсгөж Казахын цагаан толгойд үйлдвэрийн өхөр дээр сойрлог жил бүр малын өдрийн сангийн үндэсний төвтэй хамтран Гэрфорд үйлдвэрийн бухын гүн хөлдөөсөн үрээр 20-160 тонн хэмжээд бэлтгэж малчин малзуйч туслах ажилтан зэрэгнийд 6 хүнийг ажлын байраар Хашаач сумаас Казахын цагаан толгойд 10 гаруй тугал аваад за мөн одоо Дархан аймгаас эрлийз 10 тугалтай өнөө аваад 20 гаруйхан өхөртэй энэ үйл ажиллагаа эхэлсэн. За өнөөдөр ингээд 3 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. За энэ хугацаанд бол малын ашиг чим өндөртэй малын
үхэр сүргийг одоо бий болгох гэж нэлээд үзлээ. Одоогийн байдлаар 100 гаруй үхэртэй болсон. За энэ хугацаанд бол бид нэр Казахын цагаан толгойд сүрэгдээс хөврлээд Герфордоор сайжруулж ингээд цөм сүргийг бий болгохоор зорж ажиллаж байна. За өнгөрсөн жилээс бол одоо өөрийн фермийн үхрийн тэжээлийг бол өөрсдөө бас тарж тэжээлээ бэлтгэж эхэлсэн. Одоо энэ хугацаанд бол бас манай мал зөөж Батнасангаа, манай малчин, нямс сүрэн, зол жаргал, алтан цоож, ган чимэг нарийнхаа одоо нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээр одоо бас хөдөөж ирэхтэй явж байна. За мөн одоо бидний амжилтанд гэхээсээ илүү ирээдүйн үр дүнд одоо ирээдүйг харж өнөөдрийн урам зориг өгж ажилласан одоо манай аймаг орон нутгийн удирдлагуудаа бас талархал илэрхийлье. Казахын цагаан толгойд манай суурь нь бол Казахын цагаан толгой юм. Манайх төвний Герфордоор сайжруулад махны чиглэлийн одоо хүрээг л үржүүлэх гээд байгаа зорилготой шүү дээ. Ер нь манай компани эцсийн зорилго бол чанар сайтай эрүүл махыг үйлдвэрлэх. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол орон нутгийг ойр хавийн одоо үхрийн аж ахуйг цэвэр Герфорд үйлдвэрийн гонжин үнэ бухан бэргээр одоо хангах ийм хоёр зорилготой явж байгаа юм. Услаагүй газар тариалан гандал төсвөртэй халалт таадаг урагшлаг чанар сайтай буудаан сорт болох Оросын холбооны улсын алтай. Дархан уул аймгийн хонгор сумын хонгор үлзээ компани трактор компани чинь төмөрс гэж юм байна. Тэгээд одоо энэ хөө салбарт 12 3 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд үйл бүтээлтэй хариу ургац авч ажиллаад аймгийн авраг тариалан зүйлсэндээ маш их баяртай байна. Нийтдээ хог төвтэй 11 жил ажиллаж байна. Нийтдээ хог төвтэй 11 жил ажиллаж байна. Тий. Одоо миний хийсэн ажил бол 11 жилийн хөтөлбөр хог төвийн болон сумаа даргуулна их хамтарсан баярлалаа хэлье. 2008 онд сургуулаа зөвлөд Дархан хотод залуучууд театртаа дуучнаар ороод өнөөдөр хүртэл ажиллаж байна. За тэгээд сая яг миний онцлог ажил гэхээр энэ жил 2-ын болзоо гэдэг ардын хошин дууны төлөв концерт санаачилж хийсэн. Манай театрын бас нэг онцлог бол хошин дуу ихт дээр үеэсээ манай Монгол Улсын гавьжигчийн алтан цэцэг, Монгол Улсын соёлын төргийн ажилтан Батмөх Бажиох эдгээр маань бас олон түмэнд төгөөж ирж ирсэн манай театрын нэг онцлог уран бүтээл байгаа. Энийг өвлөн авч бас 12 дуутай кино концерт дуучин шүрээгийн амт хийж байсан. Энийг маань онцолж байна. Мөн бид нэр Сөм газар гээд түүхэн жүжигийг залууч театрынхаа тайлснаа энэ жил тавьсан. Тэрний одоо гол дүр болох модон шануугийн дүр. Энийг маань бас сайхан онцолж байна. За тэгээд дээрэс нь миний өөрийн зохиолын бичсэн жигүүртний өчлөгээд хүүхдийн жүжиг их мэтчлэн бас томоохон уран бүтээлүүдийг маань онцолж энэ шагналыг маань өглөө. Тэгээд миний ард гэх юм уу одоо хамт байнга хамтран зүтгэдэг залуучууд театрынхаа хамт олондоо гэр бүлдээ баярлалаа гэж хэлье. Засаг дарга маань бас сая онцолж хэлж байлаа. За та бүхэн маань хамт олонныхоо ерөнхийдөө төлөөлөлтэй хамт олонны чинь давхар шагнаж байгаа шагнал шүү гэж хэлж байна. Тэр бол үний юм. За тэгээд маш их баярлалаа. Бол үед амьдсан малчин манай аав өвөө малчин хүн байсан. Энэ үед амьдсан. Ингээ гэр бүл болоод хүүхд насаас мал малжлаасан. Гэр бүл болоод 15 жил мал малж байна. Хойноо нэг 1000 хүрхсаа. Тэгээ одоо бол тоон дээр нь анхаарад нэг эдийн засгийн гон дээр чанаржуулж байгаа. Сайхан зүйл байлгүй яг хөө зунаад дэлгэр сайхан цагт сайхан цаг хат үед бас хэцүү тохиолдоо. Тэгтээ шантарч болохгүй л гэж хэлээ да тийм. Үнэнээс ихэд одоо 10 цагаадаа хийн. Тэгээд арь цагаагаа хийн. Цагаагаа зах зээлд оруулдаг. Сүү чигээр нь жугж байгаа аруул чигээр нь хөвлээд аруул хийгээд зах зээлд оруулаад. Нийт чагнал хүртсэн байгууллага аж ахуй нэгж иргэдтэй баяр хүргэж цаашдаа ажилтан амжилт хүсье. Дараагимдээ Дархан уул аймгийн Саршны баярыг өгсөн барилдаанд Баян-Улгийн аймгийн Улаанхус сумын харьяат улсын зан сэрэг төрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцаа мөнх баяр үзүүрлэн, Улс аймгийн Улаангом сумын харьяат улсын гард бат орших, мөн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн Арслан Баасан жавнаар шөөгөрлөө. Харин өсвөрийн барилдаанд Дархан уул аймгийн харьяат улсын шонхоор Расолын омоор төрүүлсэн байна.
17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн сар шинийн баяр зориулсан хүчит бүхийн барилдаан 2 дугаар сарын 10-ны өдөр Дархан United аренад боллоо. Бүхийн барилдааныг Дархан уул аймгийн засаг даргын тамгын газар, Бийн тамир спортын газар, үндэсний бүхийн холбоо хамтран зохион байгууллаа. Нийт улс аймгийн алдар цолтой 128 бүх зодголсон бөгөөд улсын зан сэрэг төрүүлж улсын харцаг мөнх баяр үзүүллээ. Баярлалаа. Тэгээд нийт дарханчуудаа болон шарын голчуудаа ирж байгаа морь жилдээ илгээрийн хамтан төрлөөрөө түвшин амгалан сайхан баярлаарай гэж дархандаа анх удаа цагаан саргаа баярт төрүүлж байна да. Дарханд маань шинэ сайхан заал арена барь гэдэг одоо өгчүүд маань ч гэсэн сайхан одоо арслантай за гардтай сайхан одоо 128 бүх юм барилтаа маань сайхан болсоо энийг дархан шарын голчуудаа тэгээд сайхан баярлалаа. За сайхан шинэлцгээгээрээ. Дархан нутгийг зорж ирээд барилдаад сайхан үзүүлсэндээ баяртай байна. Одоо сар шинийн барилдаанд барилж байгаа нь Дархан уул аймгийн баяр наадам 2013 онд ирж барилдаж аймгийн начин залгад төртөжсэн. Одоо тэр цагаас хойш 13 жилийн дараа ирж барилдаж байна. Ээлтэй сайхан дэвжээ юм да. Тэгээд нийт дарханчуудаа сар шиндээ сайхан шинэлээрэй гэж хэлээ да. Сар шинийн баяр зориулсан хүчит бүхийн барилдаанд хүүхэд болон өсвөрийн бүхчүүд зодголсон бөгөөд өсвөрийн төрөв бөхөөр улсын шохоор омоор шалгарлаа. Өсвөрийн барилдаанд сайхан барилж төрүүлээ. Тэгээд та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлээрээ тэр дундаа хонгор сумын хард түмэд та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлээрээ. За намайг үргэлж тусаж дэмждэг Гантэг өргөө, Happy Town, Шарын гол хувьцаат компаниудаа хамгийн маш их баярлалаа гэж хэлье та бүхэндээ. За тэгээд үргэлж гадагшаа тэмцээнд явахад тусалдаг аз жаргал дарагтаа маш их баярлалаа. Тэгээ багш дасгалжуулагч аав ээж бүгд маш их баярлалаа гэж хэлье. За улсын цолтой бүхчүүд маш их оролцлоо. 64 бүх гэж тооцоолж ирсэн. Тэгсэн 64 бүх нь одоо залуу бүх сумын заанууд орохооргүйгээр яг 64 бүх бүрдээ. Тэгээ бид нар одоо яг тухайн үед нь шийдээд одоо 128 бүх болгоё гэд ингээд шийдээд их өргөн дэлгэр дарханчууд маань бүх сонирхчд маань бас өргөн дэлгэр сайхан оролцож үзлээ. Тэгээ ер нь бол ойрд бас ийм сайхан томоохон барилдаан болоогүй. Тэгээ Дархан United аренад одоо сар шинийхэн анхны одоо барилдааныг хийж байгаад их таатай байна. Тэгээд дарханчууд маань их сайхан үзлээ. Тэгээ сар шинийн барилдаан бол тухайн одоо гарч байгаа уран гарч байгаа оныхоо өнгө болдог. Тийм учраас одоо эх онд гал морин жил бол дарханчуудын хувьд бол сайхан он болох нэ гэж одоо би бас бэлэгшээлээ. Нийт дарханчуудаа сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Одоо өнгөрсөн оныхоо ажил амжилтыг өрх гэр бүхэн баттгаж уран гарч байгаа одоо гал морин жилд илгээрээ инх хамглан байж төрлөөрөө төвшин хамглан гэр бүл болгон одоо эрүүл энх аз жаргалтай байхын үлцээтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Тэгээд сар шинийн барилдаан маань сайхан болж өндөрлөө. Үндэсний бүхийн барилдаан Эрбиар хурд хүч авхаалт самбог сорин амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж аваад баярлалаа. Дараагийн мэдээ. Хизээнээсээ спортын олон төрлүүдээр амжилтын буйхаагаа өргөжлүүлсээр ирсэн дарханчуудын дараагийн залхам шалаа болсон өсвөрийн тамирчдын амжилт жилээс жил нэмэгдэж байна. Спортын хөгжүүлэлд урамшуулал дэмжлэг, ус агаар мэт хэрэгтэй байдаг, түлхэц үзүүлдэг чухал зүйл байдаг учраас аймаг орон нутгаас өсвөрийн тамирчдаа дэмцээр ахмаа. Ингээд үүнтэй холбоотой бэлтгэсэн мэдээллийн дэлгэрэнгүй хүл авч үзсэн. Тэгээд энэ бол одоо бүх залуучуудаа Өсвөрийн тамирчдыг дэмжих жилийн хүрээнд 2024 онд улсын авраг шалгаруулах тэмцээнд оролцох өсвөрийн тамирчдад замын зардал болон амжилттай оролцсон тохиолдолд шагнаж урамшуулах журам батлагдсан байдаг. Тэгвэл 2024 онд дархны өсвөрийн тамирчин хүүхдүүд нийтдээ 950 багц медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бол 2025 онд энэ тоо өндөр хувиар нэмэгдэж нийтдээ 1500 багц медаль хүртсэн багтам амжилтыг үзүүлээд байна. Өнөөдөр модон морин жилийн босгон дээр батлагдсан журмынхаа дагуу 2025 оны 2 дугаар хагас жилийн хугацаанд улсын аврагын тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүдэд шагнан урамшууллаа. Ингэхдээ журамд заасны дагуу алтан медаль хүртсэн хүүхдүүдэд 300 мянган төгрөг, мөнгөн медаль хүртсэн хүүхдүүдэд 200 мянган төгрөг, хүрэл медаль хүртсэн хүүхдүүдэд 100 мянган төгрөгийн урамшууллыг тус тус олголоо. Эрүүл чирэг хариуцлагатай, бие бэлтрийн өв тэгш хөгжилтэй, их орон жиргэн болгон төлөвшүүлэх зорилго бүхий өсвөрийн тамирчдаа дэмжих цог зүйл ажиллагаанд тамирчин хүүхдүүд өндөр сэтгэлдтэй байлаа. 2025 оны 2 дугаар хагас Дархан уул аймгаас 350 гаруй хүүхэд улсын авраг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон медаль хүртэж дархныхаа нэрийг цураатуулжээ. Намайг Нэмдоржин бод гэдэг талбайн теннисээр 8 дахь жилдээ хичээлж байгаа. Софт теннисээр болохоор 4 дахь жилдээ хичээлж байгаа. Намайг Бат хоёр хатас үлд хийдэг Дархан уул аймгийн Эле төрөө 2 дахь сургууль Бям сүрэн баглаг багш 5 ангийн сурагч талбайн дэс алт мөнгө хүрэл улсын авраг аймаг авраг ирээд орлоод ерөнхийлөгч цом манай аав нь юу гэдэг вэ?
талбай дэстэй багш. Үргэлж тусалд дэмждэг баярлалаа. Намайг Амархуугийн Амар Ислан гэдэг би талбайн теннисний спортоор 12 жил хичээлж байгаа. 23 оны Korea Cup-ийн хүрэл медаль авч ирсэн насан туршидтын дэлхийн аваргаас. Тэгээд улсын аваргын тэгэл хүрэл мөнгө гээл байгаа дөө. Тэгэл гоё нөө. Зорилгоо тэгэл цолоо дээшлүүлэл мастер болно доо. Цаг баримтал сурна. Хариуцлагатай л болно доо. Спортоор хичээл. Хүрэл Аяр Айланбаяр гэдэг яг талбай теннисийн спортоор хичээллээ 10 жил. Софт теннисний спортоор хичээллээ 7 жил болж байгаа. Онцлог амжилтууд гэх юм бол 22 оны 50-нд болсон софт теннисний өсвөрийн олон улсын аваргаар хүрэл медаль. Тэнгүүдээ 23 оны Korea Cup-ийн багийн төрлөөр хүрэл медаль авсан. Хаашны зорилго мөрөдөл ер нь тэгээд дэлхийн аварга бол. Намайг Аз Жаргал гэдэг би Кристал клубийнх бүжгийн албан байдаг. Намайг Амар Жаргал гэдэг би Кристал клубийнх би бүжгийн юунд байдаг. Энэ аюу гоё харагддаг. Дадаалаа. Нөгөө бүжиглэхээр нөгөө алтаавах тэгээд бүжгийн урлагаар нөгөө гоё тэмцээнээр орохнод гоё санагддаг. Медаль авахаас илүү яг тайзан дээр гараад бүжиглэж байгаа нь их гоё идэг. Намайг Улаанбаярын Марлмаа гэдэг. Би элит төрөөртөө сургууль сурдаг. Би дархан Infinity клубуд явдаг. Манай багшийг Үржинжав гэдэг. Би хамгийн том тэмцээн нь болохоор хүүхдийн их наадамд алтан медаль авсан. Тэгээд алдрын цом гэдэг тэмцээндээ салт авсан. Хятад явж исэн 5 медаль авсан. Би сүүлийн 2 жил таквондогоор хичээлж байгаа. Тэгээд тусалж тэмцдэг бүх гэр бүлийнхэнтэй болон таквондогийн багштай баярлаа. Би таквондогийн спортоор явснаар би бэлтраа хөгжүүлж энэ таквондогоор явснаар би өөрийнхөө мэргэжилтэд хүрэхэд нэг алхам урагшилж байгаа. Ямар мэргэжилтэй? Цагдаа. Намайг анх хоёр гэдэг. Тэгээд би дархан шилүүс дархан сэдэг гэсэн хоёр клуб тоглодог. Дархан шилүүсийн багш Ган Төмөр харин дархан сэдийг дасгалжуулагч Жаргал сайхан гэ хоёр багш шав. Клубын спортоор одоо 3 энэ жилтэйгээ нийлээд 4 жил. Тэгээд сая болохоор 25 оны өвөл заалны буцаалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд яваад мултарсан. Тэгээд харин зуны улсын аврагт нь болохоор мөнгөн медаль авсан. Би Роналдог дэмждэг. Тэгээд том болоод ер нь Роналдо өдөр шиг дэлхийн том тамирчин болохыг мөрөөддөг. Тэгээд ар гэрээс одоо дэмждэг хойноос ингээд байнгын дэмжээ өгж тэгээд жав эмээ өвдөртөө баярлалаа л хайртай шүү. Бидрийг ингээд дэмжиж байгаа Дархан уулын аймгийн засаг дарга удирдлагуудаа баярлалаа. Намайг Алтан Цэлмэн гэдэг би оюуны дүүгийн 9 суралцдаг. Сүхбаатар дасгалжуулагчтай хөнгөний шгшээ багийн тамирчин байна. Саяны U13, U15-аар 400 хүрэл аваад буйхаа дээр багийнхаа амжилтаар мөнгөн медаль авсан байгаа. Ер нь ал гүйж хахад ер нь Аз Жаргалыг мэдэрдэг гэх юм уу? Ер нь ал гоё. Уран болж байна. Бидний хичээл зүтгэлийг үнэлж ингээд урамшуулж байгаад бид их баяртай байна. Намайг Баяр Өслөө гэдэг. Хөлбөмбөг хөгчөр 12 настай. Намайг анх манай найз маань хөлбөмбөг оруулж ирсэн. Улсын аваргын нэг алт 2 мөнгөтэй. Буцаал илүү амархан байд. Хаалцчаарай. Миний зорилго бол хөлбөмбөг нөгөө нэг дэлхийн аваргад оролцох. Дархан аймгийн Бие тамир спортын газрын дэргэд одоогоор 60 гаруй спортын холбоод клубүүд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өсвөрийн тамирчдыг дэмжих жилийн хүрээнд тамирчдад мөнгө урамшуул олгохоос гадна бэлтгэл сургуулийн заал танхимаар хангах, зулцгын цуснд өсвөрийн тамирчдын байрыг шинжлэн засварлах зэрэг олон ажлуудыг хийсээр байна. Дараагийн мэдээ 17 дугаар жорны элдв эрдэнэт хэмээх модон могоо жилд Дархан аймгаас шинээр тодорсон 3 гавьяатад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр боллоо. Өөрийн ажилласан салбартаа үнэтэй хувь нэмрийг оруулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Ингрэг элзуулсан эрхмүүдийн сэтгэлээс одоо үзүүлнэ. Ярилцлагыг өргөнүүлэх хоёр зочноо та бүхэнд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын гавьяат цол хүртсэн 3 эрхэм гавьяатуудыг аймаг орон нутгийн удирдлагууд хамт олонны төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын гавьяат багш Дархан аймгийн хүндэт иргэн Лувсан доржийн гүнчин нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон боловсролын салбарт тасралтгүй 36 жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажилласан туршлагатай төр нийгмийн зүтгэлт юм а. Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат зүтгэлтэн Дархан аймаг дахь ургамал газар тариалан эрдэм
шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор Зунай нэргэн удирдлага дор Дархан уулын аймаг газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологийн шинжилэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр салбарын хөгжилд бодит дахиц гарч аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн эслэх хувь эрс нэмэгдсэн байна. Монгол Улсын худалдааны гавьяад ажилтан Минигийн оюун 1999 оноос хүнс бараа, барилгын материал, авц хэлбэхийн зах ажиллуулж 2001 оноос буян зах, шинэ орчин төвийн үйл ажиллагааг нэгтгэн өргөжүүлсэн. Өдгөө тус компани 1100 гаруй хуваарай бизнес эрхлэгчдийг худалдаа үйлчилгээний талбайгаар ханган 120 гаруй ажилтан албан хаагчтайгаар Дархан уул аймаг болон Хөрш аймаг сумдын иргэдийг хүнс өргөн хэрэглээний бараагаар ханган аймагтаа үйлчилгээний хүрээгээ томоохон тооцогдох компани нэг болон үйл ажиллагаагаа доктортой явуулж байна. Дархан уул аймгийн төр захиргааны байгууллага надтай хамтарч ажиллаж байсан хамт олонны манд төлөөлөгчид өнөөдөр ингэж сайхан хүндэтгэл үзүүлж гавьяатуудаа хүлээж авч дур татгалыг нь яриулж ингэж байгаад их баярлж байна. Тэгээд урд өмнө болж байгаагүй их хүйтэн өвөл боллоо. Тэгээд дарханчууд маань энэ хүйтэн өвлийг шаргуу хөдөлмөрийнхаа үр дүндийг өнтэй сайн давж байна. Одоо удахгүй гал морин жил маань гарах энэ хүйтэн өвлийг өнтэй давсны хаврын баяр маань болох гэж байгаа учраас нийт дарханчууд та бүхэндээ энэ сайхан ирж байгаа жилийн халуун мэндийг хүргэе. Та бүхэн маань хотол олноороо сар шиндээ сайхан шинэлэрэ гэж хүсэн өргөж байна. Би энэ худалдааны салбарт 79 оноос хойш одоо Монгол Улсын их сургуулийн бараа судлал худалдааны зохион байгуулагч мэргэжлэр төгсөөд тасралтгүй 47 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. За манай ажил үйлчилгээ явуулдаг компани байна. Тээвэр Дархан хувьцаат компани. Манай ажил үйлчилгээ бол одоо Дархан сэлэнгийнхээ бүсэд бол томд тооцогддог ийм худалдаа үйлчилгээний газар. Дархан сэлэнгийн иргэд, аж ахуй нэгжүүд дээр нь одоо бизнес эрхлэгч нар бол манай захаар үйлчлүүлдэг, өөрсдөө ирж бас тодорхой хэмжээний түрээс талбай эзэмшиж ажил үйлчилгээ явуулдаг ийм газар. Ер нь бол компани ажлын үр дүн гэх юм бол улсын болон орон нутгийн төсөвт анх байгуулагдсан цагаасаа хойш одоо найдвартай татвар төлөгч, шилдэг татвар төлөгч одоо энтерпренерээр гэдэг шагналыг 23 он хүртэл тасралтгүй авч байсан байдгийн. За энэ бол бас ингээ улс орны эдийн засаг хүн ардын амь амжиргаанд бол төсөөр дамжуулаад бидний оруулсан хувь нэмрээ гэж бодож бахархаж байдаг юм аа. За манай зах дээр ажил үйлчилгээ явуулж байгаа хүмүүс бол одоо анх бид нартэй цуг эхэлж исэн хүмүүс ч өнөө хүртэл одоо арилжаа намайгаа эрхлээд ажиллаж байна. За тэр хүмүүс бол хилдэг. За танаа одоо захыг төснээрээ бидний ажил амьдрал бол өөдөө дэшээ байдгаа баярлалаа гэдэг үг бол надад болон манай хамт олонд маш их урам зориг өгдөг. Энэ урам зоригоор тижигдэж өнөөдрийг хүртэл бид нар амжилттай ажиллаж байгаа маа. За би хөдөө аж ахуйн дэд сургуулийг 1989 онд төгснөөс хойш өнөөдөр хүртэл 37 дахь жилдээ хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй ажиллаж байна. Тэгээ ажиллаж явах хугацаанд би хөдөө аж ахуйн мэргэжилтийн хүний одоо ажиллаж болох тэр бүхий л одоо салбаруудад ажиллаа гэж ингэж бододгийн. Ингээд нийтдээ би 37 жилийн хөдөө аж ахуйн салбарт ажиллаад тэгээ манай аймгийн хөдөө аж ахуйн салбарын төдийгөөс өнөөдрийн хүртэлх хугацаанд ахиц дэвшил гарсан энэ үйл явц нь ганцхан одоо би ажиллаад биш надтай хамт ажилласан одоо манай байгууллагын манай одоо байгууллагт ажиллаж байсан ахмадуудын өнөөдөр ажиллаж байгаа аймгийн одоо салбарын одоо мэргэжилтнүүтэй бид бүгдийг нь хамтын бүтээлээ гэж ингэж би ойлгож байгаа. Тэгээд энэ ажлын хугацаанд түрүүн бас танилцуулган дээр дурдж байсантай адилхан анх манай хөдөө аж ахуйн газрыг байгуулгаад хөдөө аж ахуйн салбарын дотоодын нэр дэвсгэрийн нийслэх хувийн 3-аас 5% байдаг байсан. Одоо өнөөдөр 11% болно гэдэг чинь үндсэндээ 3 дахин хөдөө аж ахуйн салбарын одоо үйл ажиллагаа өсөж өндөж хөгжиж байна гэж ингэж ойлгож байна. Тэгээд энэ салбарт ажиллаж байгаа олон сайхан одоо мэргэжлийнхээ хүмүүс дээрээс нь салбарынхаа нийт одоо малчин, тариаланч өөр одоо бусад мэргэжлийн бусад бүх хүмүүстэй одоо баярлаж байгаагаа илэрхийлээд аймгийнхаа нийт иргэдийг сар шинийн баяраар бүгдээрээ сар шиндээ сайхан шинэлээрэ. Шинэ одоо сараа сайхан гаргаарай гэж ингэж өрөөё. Дархан уул аймгийн болон салбарынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм гавьяатуудаа талархал илэрхийлье. Даргамдээ Говьертон Кашмир сар шинийн баярыг өгтөж 30-аас 50% хямдралыг зарлаад байна.
Сэргэц та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Би бүхнийг одоо дархан ихтлүүрийн 4 давхар 404 тоод Говь Эрдэнэ Кашмарын нэрийн дэлгүүр дээрээс мэдээлэл үзүүлэх гэж байна. Говь Эрдэнэ Кашмар жил бүр Монгол Түмний уламжлалт саршны баярыг тохиолдуулан бүх төрлийн ноолуурын эдэл бүтээгдэхүүнүүдтэй 30-аас 50% хэмжээрлийг зарладаг лээ. Үзэгч та бүхний харж байгаачлан морин жилийн босгон дээр энэхүү 30-аас 50% хямдралыг мөн энэ жил зарласан байгаа юм байна. За Говь Эрдэнэ Кашмар нь малгай оролт хөзөөвчгээд бүх жижиг хэрэгсэлтэй 30%, бүх төрлийн эрэгтэй, эмэгтэй цамц, палаж, пальто гэх мэт бүх төрлийн том хувцсан дээр 40%, 50% хямдралыг зарласан байгаа. За та бүхэндээ 100% Монгол ноолуураар буурсан хувцас худалдан авах боломжийг энэхүү олгож байна. За энэхүү саршны хямдрал нь 2 сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлээд дууссан учраас та бүхний дархан ихтлүүрийн 4 давхар 404 тод Говь Эрдэнэ Кашмар хямдралтай худалдаагаар үйлчлүүлэхийг урьж байна. Одоо та бүхэндээ Говь Эрдэнэ Кашмарын дархан салбар дэлгүүр дээр ямар бараа бүтээгдэхүүн байгаа дэлгэрэнгүй танилцуулъя. Энэ хэсэгт бол 50% хямдарсан байгаа ноолуурын бүтээгдэхүүнүүд харагдаж байна. За энэ жишээлбэл эмэгтэйчүүдийн өмсдөг, дээгүүрөө өмсдөг ийм гой ноолуурын цамцнууд, за ингэрийн хувьд, өнгө загварын хувьд те хэмжээний хувьд маш олон төрлийн сонголттой. За ийм материалтай, хоолойтой, за дээгүүрээ хоолойгүй гурвалжин одоо те ингэртэй, өөрийнхөө ингэртэй, за бүрийн зузаан материалтай, богино урт гэхэд маш олон төрлийн сонголттой эмэгтэй цамцнууд, майкнууд, топнууд маань 50% хямдралд орсон байна. Мөн дээрээс нь зузаан ноолуурын болон нэмгэн ноолуурын ороолтнууд за энэ одоо харж байгаа те шууд толгоондоо ингэж гоё ороолтч болчдөг, малгайч болчдөг энэ одоо бүтээгдэхүүн 50% хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа юм байна. За мөн дээрээс нь Говь Эрдэнэ Кашмар дээр бол эмэгтэй энэ зузаан материалтай ноолуурын цамцнууд худалдаалагдаж байна. Өнгөний хувьд маш гоё өнгөний сонголттой, кашмарын өнгөтэй, ийм гоё ногоон өнгөтэй, хар өнгөтэй гэх зэрэг сонголтуудтай байна. За ер нь бол энэ хувцсыг та цагаан сарын баяраараа гоёлоо болгож өмсөж болно. Опс дээр опсын хувцас болгож өмсөж болно. Жилийн 4 улирал тийм ээ. Ингийн үедээ ч гэсэн өмсөх боломжийг танд олгож байгаа гэдэгээрээ давуу талтай. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан доогуур өмсөх хувцас буюу за бүх төрлийн юпгнүүд, богино, урт, за дээрэс нь бүх төрлийн өмөднүүд Говь Эрдэнэ Кашмар дээр өргөн сонголттой их худалдаалагдаж байна. Зарим загвараас нь та бүхэндээ ингээд гаргаж ирээд харуулъя. За ийм карматай загвар байна. За мөн бас ийм кармаг өмөртлөө ийм гоё урт дэргүүр ийм юпхэн загвар байна. За мөн ийм загвар байна. Тэгэхээр та бүхэн Говь Эрдэнэ Кашмарда цагаан сарын баярыг тохиолдуулсан хямдралтай үн буюу 30-аас 50% хямдралтай байгаа дээр нь үйлчлүүлэх юм бол за өөртөө эдийн засгийн хэмнэлтийг одоо авч байгаа гэсэн. За энэ загварыг би онцолж хэлмээр байгаа. Энэ болохоор ийм гоё юпбэг. За тэгээд өөрөөсөө ийм карматай. За өнгөний хувьд бол ийм кашмарын за цайвар өнгөтэй. За дээрэс нь тод шар өнгөтэй, ийм бэж өнгөтэй гэсэн өнгөний сонголтуудтай байгаа юм байна. Говь Эрдэнэ Кашмарын дархан салбар дээр 40% хямдралтай үнээр та эрэгтэйчүүдэд зориулсан дээгүүр өмсөх боломжтой цамц, майкуудаа сонголттой их боломжтой ахна. За эрэгтэйчүүдэд зориулсан загваруудын хувьд маш гоё загвартай. За дээрээс нь 100% ноолууран. За Монгол одоо те яг баруун зүгээс гэж бол ярьж байгаа. За баруун зүгийн гоё малчтын маань нийлүүлж байгаа одоо те Монгол одоо ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг та сонголттой гэж авах боломжтой ахна. За эдгээр харж байгаа эрэгтэйчүүдийн маань дээгүүр өмсөх боломжтой майк цамц эдгээр бүтээгдэхүүнүүд маань бүгдээрээ 40% хямдрал орсон байна. Говь Эрдэнэ Кашмар 40% хямдарсан байгаа. Эмэгтэйчүүд өмсөх боломжтой дээгүүр өмсөх маш гоё цамцнууд байна. За майкнууд байна. Тэр та бүхэн Говь Эрдэнэ Кашмарыг яагаад бид бүхэн онцолж мэдээлээд байгаа вэ гэхлээр за Говь Эрдэнэ Кашмар нь бүх бүтээгдэхүүн дээр ийм QR кодтай байдаг шүү. За энэ QR кодыг та бүхэн утсан дээр шууд уншуулах юм бол за энэ одоо ямар малчны, аль аймгийн, аль сумын малчны нийлүүлсэн тий ноолууран эдэл бүтээгдэхүүн байгаа вэ гэдэг бүх төрлийн одоо мэдээлүүд нь QR кодоор гараад ирчихлээ. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө сонгож байгаа бүтээгдэхүүнээ энэхүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой байдаг. За саршны баяр зориулсан энэхүү хямдрал маань 2 сарын 17-ны өдрийг үргэлжлээд дуусах учраас та бүхэн 100 хоног үлдсэн байгаа учраас илүү эрт ирээд өргөн сонголттой байгаа дээр нь худалдан авалт хийгээрэй гэж хүсэж байна. Дараагийн онцолж байгаа бүтээгдэхүүнүүд бол ноолуурын палажнууд байгаа. За ноолуурын палажнууд бол
дээгүүрээ ханцуугүй за ийм бүр гоё мөртөө загвар хүртэл байгаа. За та бүхэндээ бас ямар загварууд байгааг ерөнхийдөө гаргаад байхад хэлжээ. За ийм гоё дэрвэр загвартай болгож байна. За энэ нь болохоор ийм дээгүүрээ малгайтай, ийм гоё хажуудаа ийм карматай нэлийн урт загварын ийм гоё бие твтэх сул загварыг балааж байна. За энэ болохоор яг нэг ноолгынхаа мөнгөтэй ийм гоё бие твтэх уртаа гэсэн гоё карматай загвар байна. Тэгэхээр харагдаж байгаа бүх одоо эмэгтэй ноолгоор халаач нууд маань хямдралд ороод 40% хямдралтай өмнө 2 сарын 17-ны үед хугацаанд харагдаж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас өөртөө олон жилийн эдлээ даах ноолгорын бүтээгдэхүүнээ хайж байгаа бол Дархан Илтгэврийн 4 давхар 404 тоног байрлах говьртын кашмарын нэрэлгүүдээр ирэх юм бол 30-50% супер хямдралтай өмнө худалдаа авалтыг бүрэн боломжтой гэсэн. За энд бол эрэгтэй эмэгтэй болон бүтэлийн хураснууд малгай оролт болон ноолгорын ижил хэрэглэгтүүнүүд худалдаалагдж байгаа. Энэ дээр харагдаж байгаа зүйлсүүд болохоор мөн 40% хямдралтай өмнө худалдаалагдж байгаа нимгэн болон зузаан ийм ноолгорын оролтнууд мөн хямдралтай өмнөр цагаан сарын баярын хямдралт орсон байна. За та бүхэндээ энэ бүтээгдэхүүнийг илүү онцолж танилцуулах юм бол энэ бол ингээд шууд оролт байдлаар ингэж хүзүүндээ зөөж болно. Дээрээс нь та бүхэн толгоондоо ийм хүү одоо тий малгай байдлаар оролт байдлаар ашиглах бүрэн боломжтой. За энэ одоо хэрэглэгдэхүүн маань олон төрлийн өмнө сонголттой худалдаалагдж байгаа. Харин энэ дэлгүүрийн төв хэсэгт байрлаж байгаа хэсэг дээр юу байгаа вэ гэхлээр эрэгтэй эмэгтэй малхаанууд, за оролтнууд болон нэраа хүүхдийн бас цөөн тоотой ирсэн байгаа юм. Нэраа хүүхдийн цамцнууд бас байна. За дээрэс нь энэ сүүлийн үед бас тренд болоод байгаа октоодын маань өмсөх туртай байгаа юм дээгүүр юм чихэн загвартай юм толгоон дээрээ зүүдэг алчуурнууд бас өргөн сонголттой ирсэн байна. За энэ бол олон төрлийн өмнө сонголттой жишээлбэл байгаа. За бага насны хүүхдүүдийн бэлэнүүд, аймснууд, за тэгээд энэ болохоор хүүхдийн малгай оролтнууд өргөн сонголттой байна. Энэ хэсэгт болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эдэлж хэрэглэх боломжтой малгаанууд, за сарлагын хөврөн бас хэд хэдэн зузаан материалтай малгаанууд бас бэлэн ирсэн байгаа юм. Та бүхэндээ хямдралд орсон байгаа говь эрдэнэ кашмарын хаягийг дэлгэрэнгүй бид бүхэн харуулж байна. За Дархан Илтгэврийн 4 давхар цахилгаан шатаараа гараад яг чигээрээ яваад хамгийн одоо төгсгөлд нь очих юм бол 100 гартлийн дэлгүүр бол говь эрдэнэ кашмар байрладаг байгаа шүү. За та бүхэн говь эрдэнэ кашмараасаа за хүссэн бараа бүтээгдэхүүнээ Pocket Zero аппликейшнийг ашиглаад 6 хавааж төлөх боломжтой. Энэ нь урьдчилгаагүй шимтгэлгүй байгаа. За мөн Pocket Zero болон сон зэрэг зээлийн аппликейшнуудыг ашиглаад өөртөө тата нөхцлөөр хувийн толгой нөхцлөөр авах бүрэн боломжтой байгаа шүү. Ингээд говь эрдэнэ буюу за олон жилийн турш доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. За монголчуудын дунд хэдийнэ нэрэн танигдсан байгаа говь эрдэнэ кашмарын хямдралтай бараа бүтээгдэхүүнээ та бүхэн саршны баярыг тохиолдуулаад 2 дугаар сарын 17-ны дуслах хугацаанд инхүү 30-50% хямдралтай үнээр авах боломжийг бүү алдаарай гэж та бүхнийгээ өөрчлөлийг урьж байна. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээллүүдийг хүргэлээ. Харин одоо энэ хэсэгт төвөмбсөн хэмжээний цаг агарын мэдээлэл хүлээн авч үзнэ.
та бүхэндээ хөтөлбөрийн уламжлал ёсоор цагаарын мэдээлэл танилцууллаа. Та бүхэн энэ мэдчилэн орой бүрийн 19 цагаас Түүнбэсийн хэмжээний мэдээлэл болон цагаарын мэдээллүүдэд урьдчилж хүлээн авч үзэх боломжтой шүү. Маргааш энэ цагт эргүүлзээ баяртай үзэгчтэй.